За сайн байцгаана уу. Өнөөдрийн манай Debits Credits and Coffee гэдэг подкастын 4-р дугаарын зочноор PMI Mongolia chapter-ын ерөнхийлөгч Жавхлант ирж оролцлоо. За тэгээ өнөөдрийн дугаар дээр бит хоёр PMI Mongolia chapter-ын үүсгэн байгуулагдсан түүх, одоо хийж байгаа голлох ажлууд болон ерөн төслийн менежментийн одоо ур чадвар мэргэжлэнүүдэд хэрхэн нөлөөлдгийг, за мөн одоо Монгол улсад хэрэгжиж байгаа томоохон төслүүд, төслийн менежментийн одоо хөгжлийн талаар дэлхийн нийтийн хөгжлийн талаар ярилцсан маш өгөөжтэй сайхан подкаст боллоо. Тэгээ та бүхэн маань тухлан сууж үзнэ үү. За сайн байна танд энэ өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу, өглөөний мэнд. Тэгээд энэ подкаст руу оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Манай Амирагийн энэ Debits Credits and Coffee гэдэг нэртэй подкастын маань одоо 4 дахь дугаар бичигдэж байна. За тэгээ энэ 4 дахь дугаартаа бол та манай оролцоо зочдоос 2 дахь монгол зочин маань болж байгаа. За баярлалаа. Тийм тэгээд подкастын маань нэр нь бас ерөнхийдөө сонирхолтой. Кофегоо уун. Мэргэжлийн яг одоо олон цагаар сууж ажилладаг хүмүүс бол сайн кофе уух нь аюул чухал. Тэгээ хажуугаар нь бас Америкийн гишүүдтэй зориулсан юм гоё мэдлэг хуваалцах, шинэлэг одоо зүйлсийг ярилцъя гэдэг ийм зорилготой анх подкаст эхлүүлжсэн. Тийм. Тэгээ бид хоёрын одоо өнөөдрийн ууж байгаа кофе болохоор энэ Don Pablo гэдэг кофе. Тийм. Энэ болохоор премиум сортын ийм кофе юм лээ. Айгуу гоё. Би өөрөө бас сүүлийн 4-5 жил ерөөс салахгүй ууж байгаа. Тийм. За тэгээ Don Pablo-гийн хамт олондоо бас бидний гоё подкастын зочдын маань кофег болон кофений машинаар хангасанд маш их баярлалаа. За тэгээ одоо асуулт руугаа орё. За PMI Mongolia chapter-ын ерөнхийлөгч Жавхлант гэдэг хүнийг яг албан тушаалаас нь хүмүүс л за төслийн менежменттэй холбоотой юм байна гэж ойлгоод байгаа болохоос бас яг бүрэн сайн ер нь хүмүүс мэдэхгүй байгаа тий. Тэгэхээр та ер нь манай үзэгчдэд өөрийгөө одоо карьерийн замнал талаас нь танилцуулбал юу гэж танилцуулах вэ? За миний хувьд гэх юм бол 2010 онд анх яг ажлын гараагаа эхэлчихсэн. Тухайн үед бол одоо Монгол улсын томоохон арилжааны банкуудын нэг худалдаа хөгжлийн банкн дээр яг нөгөө жижиг дунд бизнесийн одоо нөгөө зээлийн судалгааны мэргэжилтэн гэх юм уу? Тийм албан тушаал дээр анх ажиллаж байсан. За нийтдээ банкны салбарт бол нэг 17 жил ажилласан. 17 жил ажилласан юм туршлагатай. За энэ хугацаанд болохоор сая ихжсэн байгууллагын харилцааны мэргэжилтээс авахгуулаад зээлийн эдийн засагч, за ахлах, за эхлэлцийн захирал, бүтээгдэхүүн хөгжлийн одоо нэг чиг үүргүүдэд хариуцсан явжсэн. Мөн төслийн менежер. За тэгээ зарим нэг финтек компанид удирдлагын түвшинд бол орж ажиллаж байсан. Нийтдээ яг энэ банк санхүүгийн чиглэлээрээ бол 17 жил ажиллаж байгаа. Ийм хүн байна. За баярлалаа. За тэгэхээр банкны салбарын та чи ер нь бүх л төрлийн албан тушаал дээр ажилласан ийм туршлагатай хүн байгаа мэн. Таныг яг яагаад илүү төслийн менежмент тал руугаа өөрөө гүнзгийрээ за яг энэ төслийн менежментийн чиглэл бол миний салбар муу юм байна гэж сонгох одоо болсон бэ? За хамгийн анхны яг одоо тийм момент гэх юм уу тэр үед нь болохоор 2018 он байсан. Тухайн үед бол яг нэг чиглэлээр бол 8 жил ажилласан. Ерөнхийдөө яг карьерийн түвшинд одоо юмаа мэддэг юм шиг илүү нөгөө сорилттой шин зүйл хийж үзье гэсэн юм яг зорилготой байсан үед тухайн үед ажиллаж исэн банкн дээр маань хамгийн анх нөгөө төслийн удирдлагын нэгж гэдэг ийм чиг үүргийг бол шинэ бий болгосон. Тэгээд тухайн чиг үүрэгт амжуулсаа өөрийгөө сорьж үзье гэдэг байдлаар одоо нөгөө хамгийн анх орж ажиллаж исэн. 2018 онд төслийн удирдлага гэдэг зүйлийн талаар ойлголт бол бас яг арилжааны банкуудын хэмжээнд Монгол улсын томоохон байгууллагуудын хэмжээнд бол одоо шин тутам гэх юм уу За нэг яг хөгжөөд нэг 4-5 жилийг бол өнгөрөөсөн. Ихэнхдээ бол альва ажлууд бол нэг ажлын хэсэг гэж байгуулад үндсэн ажлынхаа хажуугаар нөгөө ажлын хэсэгт орж ажиллаж байгаа чиг үүргийн хүмүүс маань одоо нөгөө төсөлтөөр ажилладаг байсан. Ийм хэв шинжтэй бол байсан. Тухайн үед яг миний ажиллаж байсан тэр банкн дэх төслийн удирдлагын нэг чинь болохоор яг тухайлсан төслийн менежүүдийг өөрийнх нь чиг үүрэгтээ авчиж тавиад энэ хүмүүс маань юу гэх вэ гэхээр хийж байгаа үндсэн ажил нь банкны стратегийн зорилгоо шилжсэн томоохон хөтөлбөрүүдийг яг л удирдаад багийн гишүүдэд өөрсдөө одоо жишээ менеж хийгээд явах одоо яг төслийн удирдлагын утгаар нь хэрэгжүүлэх ийм одоо анхны алхам байсан. Энтэй уялдаад төслийн удирдлагаар ерөнхийдөө хамгийн анхны одоо ажил гэж хэлж болох юм уу? Ажиллаж эхлээд ер нь бол яг өмнө ажиллаж исэн чиглэлээр бол мэрэгшин гэдэг зүйл бол жоохон төвөгтэй юм байна. Тэгэхээр төслийн удирдлагаар мэрэгшин гэдэг маань зөвхөн банк санхүүгийн одоо жишээ нөгөө
салбараар хязгаарлагдахгүйгээр бүхий салбарт одоо аливаа ажлууд те томоохон болон жижиг дунд төслүүд хийгчээдэг. Тэгэхээр яг энэ төслийн удирдлага гэдэг зүйлээр бол илүү цаашаа мэгшээд явъя. Хувийн хувьд бол илүү тохиромжтой байна гэдэг байдлаар бол тухайд бол хүлээж авч ирсэн. За маш сонирхолтой байна. Одоо хараа угаасаа ингээд бидний ялангуяа сүүлийн үед бол тэ нөх хүмүүс ингээд нэг юм айхтар хуучин саг юм functional бүтцтэй ер нь байха болоод тэ ер нь төсөөл хэлбэртэй эсвэл одоо нөө agile management энэ төр хэрэгжүүлдэг газар чинь төслийн менежментийн чадвартай хүмүүс айгүй хэрэгтэй болцсон байгаад байгаа шүү дээ сүүлийн үед. Тийм. Тэгэхээр одоо PMI chapter-тай ер нь холбогдуулаад одоо та яг ерөнхийлөгчийн хувьд те PMI chapter дээр яг ямар Монгол дахь энэ chapter дээр ямар ажлуудыг гол төлөвлөж байгаа вэ? За PMI байгууллагаас гарсан нэг судалгаа байдаг. 2030 он гэхэд бол дэлхийд даяар нийтдээ нэг 2.5 сая төслийн менежер одоо эрэлт хийгцээ 25 сая төслийн менежер эрэлт хийгцээ бол үүснэ. Энэ гэпийг хангахын тулд ерөнхийдөө нөгөө PMI байгууллагын үндсэн зорилтууд хийж байгаа үйл ажиллагаанууд уялдаад явдаг. Манай улсын хувьд бас нэг сонирхолтой судалгаа гарч ирсэн. Юуны үед болохоор 2030 оны үед нийтдээ 12500 одоо төслийн үдирдэгч одоо төслийн менежер эрэлт хийгц бол үүснэ гэсэн судалгааг бол олон улсын байгууллагуудаас хийсэн байдаг. За энэтэй уялдаад PMI Mongolia chapter-ын одоо үндсэн зорилт бол Монгол улсад төслийн эдийн засгийг хөгжүүлэх гэдэг ийм алсаараа үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ маань юу ч аваа гэхлээр Монгол улсад аж ахуй нэгжийн өвдөчтөр төрийн одоо төвшөнд ч үт юм уу хэрэгж байгаа бүх ажлууд маань энэ олон улсын сайн туршлагын дагуу одоо өгөгдсөн цаг хугацаанд төсөвтөө нөгөө талдаа хийх ёстой ажлууд амжуулаа их юм бол энэ нь цаашлаад эдийн засгт бол гол нөлөөллөө дам нөлөөллөө үзүүлнэ гэдэг байдлаар ерөнхийдөө алсаараа ингэж бол тодорхойлсон байдаг. За тэгээ шууд нөгөө PMI Mongolia chapter гэдээ яриад эхлэх магадгүй нөгөө үзэж байгаа хүмүүс маань яг юу яриад байгаа гэдгийг одоо мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр олон улсын төслийн удирдлагын институт буюу PMI гэдэг байгууллага нь бол 1969 онд анх үүсгэн байгуулагдаж байсан. За тухайн үед Америк нэгдсэн улсад үүсгэн байгуулагдахдаа тухайн одоо нөгөө томоохон дэд үтсэн төслүүдээр ажиллаж байсан экспертүүд өөр хоорондоо уулзалтуудыг өөр хоорондоо нөгөө харилцан мэдлэг солилцох замаар хамгийн анхны нөгөө үүсгэн байгуулах одоо үндсэн үйл явц нь бол болсон гэж үздэг. За тэрнээс хойш 60 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа одоогийн байдлаар 300 гаруй одоо нэг улсад 214 улсад 300 гаруй салбар байгууллагатай үйл ажиллагаа явуулж байгаа. Үндсэн чиглэл нь болохоор төслийн удирдлагын сайн туршлагуудыг нэгтгэхэд төслийн удирдлагын body of knowledge буюу PMBOK гэдэг ийм гарын авлага гайдлайн гаргадаг. За энийгээ мэдээж нөгөө нэг стандарт гаргачаад бүх төсөлтөөр ажиллана гэд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр байнгын нөгөө эдийн засгийн одоо тухайн цаг мөчийнхаа нөхцөл байдлаас хамааруулаад байнгын сайжруулалт өөрчлөлтүүдийг бол хийгээ явдаг гэсэн үг. Зөв. За ойлголоо баярлалаа. Би харин бас яг дараа нь яг энэ PMI гэдэг нөө chapter маань тийм Монголд ер нь хизээ байгуулагдсан би одоо хөгжлийн үе шатнаас нь хуваалцаач гэдээ бас яг асууя гэж бодчихсон та өөрөө гоё тайлбарлалчлаа. Тэгэхээр олон улсын хувьд бол 1969 оноос хойш угаасаа тийм Америк төвтэй ингээд байгуулагдаад явж байгаа юм байна. Тэгэхээр яг Монголын яг энэ chapter-ын тийм хөгжил үүсэл одоо түүхийн талаараас товчхон манай сонсогч нарт хуваалцаач. За хамгийн анхны одоо үүсгэн байгуулсан цаг хугацааны хувьд гэх юм бол 2013 онд бол анх үүсгэн байгуулагдчихсан. За ингэхдээ яасан бэ гэхээр тухайд нэг уул уурхайн томоохон төслүүдэд ажиллаж байсан гадны экспертууд болон монгол залуучууд за ер нь Монгол улсад яг ийм төслийн одоо удирдлага яг ийм тогтсон арга зүй гэдэг юм байхгүй байна. Маш олон төслүүд хийгч явж идэг том жижиг тэгэнгუთ нөгөөд маань дандаа нөгөө хугацаа итгэлтэй байд юм уу те төсөв итгэлтэй ингээд хэрэгжихэд төвхтэй байдал үүсэт идэг. Тэгэхээр яг энэ Монгол улсад ийм сайн туршлагууд хэрэгтэй байна гэдэг санаачлагыг анх эхлүүлээд за гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага статустаагаар улсын бүтээлийн газар дүрм гişлэгийг аваад за олон улсын PMI байгууллагатай холбогдоод бас маш олон шатны нөгөө due diligence алхмууд явагдсан юм байлээ. Тэгээд энэ алхмууд маань явж байгаад жилийн дараа буюу 2014 онд яг олон улсын байгууллагаараа батламжлагдаад үйл ажиллагаагаа эхэлсэн гэсэн үг. Зөв. За одоогийн байдал бол нийт 13 жил бол доктортой үйл ажиллагаа явуулж байгаа. За манай байгууллагын хувьд гэх юм бол түрүү хэлсэн нөгөө гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага гэдэг статустай явдаг.
Энэ маань юу гэж байгаа вэ гэхээр гишүүдээс удирдах зөвлөлийн гишүүдэд 2 жил тутам сонгуулаа сонгодог. За энэ удирдах зөвлөлд сонгогч байгаа хүмүүс маань болохоор 100% нөө волонтер буюу сайн дурын одоо үндсэн дээр бол өөрсдөө цаг завыг бол зарцуулаа явуулдаг гэсэн. За тэгээд илүү түрүү хэлжсэн Монгол улс төслийн эдийн засгийг хөгжүүлэх буюу сайн арга зүй туршлагыг одоо нутагшуулах юм үндсэн зорилготой. Ийшээгээ чиглэсэн туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулдаг. За түрүүний хэлжсэн PMBOK гэдэг олон улсын стандартынхаа дагуу сургалтуудыг зохион байгуулдаг. За тэгээд жил болгоо төслийн удирдлага олон улсын байгууллагыг зохион байгуулдаг. Энэ ташимд хэлэхэд бид 10 сарын 9-нд энэ жилийнхаа хурцлын товыг гаргачаа одооноос яг бэлтгэл ажил төлөвтлөг бол ороо явж байгаа. За ойлголоо. Тэгээ энэ жил болгоны хуралд бас би өөрөө сүүлийн 2-3 жилд нас оролцож байсан маш сонирхолтой. Бас ер нь жилдээ за PMI chapter-ийн конференц эзэн болох гэж ингэж хүлээдэг арга хэмжээний нэг болчиход байгаа. Маш сонирхолтой. Тэгээ нэг яг бодит амьдралаас одоо хийж байгаа ажлаасаа төслөөсөө тэгж гацж байгаа үр дүнг хуваалцж байгаа учраас те илүү бас сонирхолтой санагддаг. За одоо тэгэхээр хоёлаа 13 жилийн хугацаанд PMI chapter Mongolia маань одоо гишүүдийн тоог нэмээд тий олон төслийн удирдлагыг одоо практикийг нэвтрүүлээд ингээ явж гин. Тэгээд яг миний бас нэг жижиг туршлагын хувьд ингээ олон улсын цаал зэргийг шинээр оруулж ирэх, тэрийг таниулах, тий хүмүүсийг тий одоо certified болсны дараагаар бас ингээд тасралтгүй сурах явцад нь туслана гэдэг нь өөрөө бас их хэцүү ажил юм байлээ. Одоо CMA member-ууд дээр ч тэр одоо Америкийн member-ууд дээр ч тэр ер нь одоо анзаарч байгаагийн хувьд. Тэгэхээр одоо PMI chapter-ийн хувьд энэ 13 жилийн хугацаанд таны хамгийн ингээд бахархажсэн тийм гоё ололт амжилт ч юм уу тийм зүйл юу байна? За ерөнхийдөө нөгөө түрүү яг гишүүдээс удирдах зөвлөлөө сонгодог 2 жил тутам сонгуул явуулдаг гэдэг жишээ шүү дээ. Би ямч сая асуултанд айлахын тулд нөгөө өөрийнхөө хамгийн PMI-тай холбогдсон түүхээс ярих зүг байгаа тийм. Өмнө хэлжсэн нөгөө анх төслийн удирдагчаар ажиллаж эхэлжсэн 2018 онд яг энэ чиглэлийн одоо ийм байгууллагууд байт юм уу, суралцж өгч боломжууд юу байна гэдэг талаар би тэд нэлээд их хайгуул хийж агаад. За тухайн үед манай удирдлагууд за эмнэг төслийн удирдлагын институцгийн гадны байгууллага байт юм байна. PMI гээд тэдний одоо нөгөө удирдах зөвлөлийн хүмүүстэй та хэдийн уулзуулъя, та хэдийн ингээд туршлага солилцоотгоо гэд. Бид чи нөгөө төслийн менежер гэдэг одоо албан тушаалд очисон мөртлөөсөө яаж төслөө удирдахаа бас нарийн сайн бас ойлгохгүй өөр өөрсдөө нөгөө арга барилаар ажиллаа сурсан олон хүмүүс сугалцсан. За тэгээд тухайд яг PMI байгууллагатайгаа уулзаад үзсэн чинь за бид хэд ийм олон улсын ийм сайн туршлагын нэвтрүүлдэг байгууллага хамаа. Та хэд маань манай яг ийм нөгөө зохион байгуулалтын суултан суугаа үзье. Тэгэх юм бол магадгүй хайж байгаа одоо асуултаа хариуг олох байхаа гэдэг. За тэгээ хамгийн анх PMI гэдэг байгууллагын талаар 2018 оны намар өгнө бид хэд олж мэдээд тэгээ яг таны хэлсэнчлэн нөгөө анхны олон улсын байгуулалт бол одоо хамрагтай явж ирсэн. За тухайд хурал бас олон үнэтэй болдог 200-300 үнэтэй болдог. Яг нөгөө таны хэлдэг PMP буюу нөгөө мэрэгсэн төслийн удирдагч одоо төслийн удирдлагын зэрэгтэй хүмүүс бол төдийлөн их байгаагүй. За харьцангуй нөгөө шинэ ойлголт байсан. 18 оны үед бол нэг 30 шараа хүрэхгүй ийм тоотой яг одоо мэрэгсэн зэрэгтэй хүмүүс байгаадсан. За яг PMI Mongolia chapter-ийн гишүүдийн тоо маань ч гэсэн ерөнхийдөө нэг 120-30 үнэтэй байсан санаж байна тий. Тэгээд 2018 он 9 оноос ерөнхийдөө холбогдоод яг 2022 оноос бол яг ингээ волонтер болоод яг одоо чи удирдах зөвлөл гэдэг одоо тийм албан тушаалтнаач юу ер нь яг өөрөө одоо сайн дурын ажил хийгээ сурч өгчий гэдэг ийм үндсэн зорилготойгоор 2022 оноос бол суугч гэдэг ийм сайн дурын ажил хийсэн. Тэгээ 2 жилийн хугацаанд тэгээ 2024 оноос яг илүү нөгөө сургалт хөгжлөөр хариуцсан, мэргэжлийн хөгжлөөр хариуцсан захирлагддаг ийм албан тушаалтай сайн дурын одоо албан тушаалтай томилогдоод. За тэгээд өнгөрсөн жилийн 12 сард бас манай дотоод сонгуул явагдаад гишүүд маань итгэл хүлээлгээд энэ байгууллагын одоо эрхлэгч гэдэг энэ одоо чухал ажлыг бол хүлээж авсан байгаа. За хамгийн чухал гол одоо нөгөө төслийн хэлгээр бол гол майлстоонууд нь юу юм бэ гэхээр мэдээж одоо жишээ нь үгтэй Монголд одоо төдийлөн төслийн удирдлагын талаар ойлголт бага байхад одоо өөрсдөө санаачлагаа сайн дурын үндсэн дээр энэ байгууллагын суурийг тавьсан анх нөгөө үүсгэн байгуулагчээс үе бол мэдээж хамгийн чухал майлстоон байгаа.
За тэгээд 2019 онд байна уу? 5 жилийн байгаа бас хийжсэн. Тэр үед бол маш олон гишүүдтэй болсон. Маш олон одоо тодорхой хэмжээний төслийн миксэн зэрэгтэй хүмүүстэй болсон үе байсан. За саяны 2 жилийн өмнө л 3 жилийн өмнө бид 10 жилийн байгаа хийсэн. За тэр үе бол бас маш чухал үе байсан. Биднээсээ гишүүдийн тоо одоо анх удаа 200 авсан. За тэгээ миксэн зэрэгтэй хүмүүсийн тоо ч гэсэн анх удаа 100 авсан амжилттайгаар ихэд бид 10 жилийн явал ухтчихсан. За өнөөдрийн тухай ярих юм бол нөхцөл байдал бол нэлээд сайжирсан буюу төслийн удирдлагын талаар мэдлэг одоо яагаад чухал юм бэ гэдгийг томоо аж ахуйн нэгжүүд маань ч ойлгодог болсон. Хүмүүсийн талаар яагаад төслийн удирдлагыг суух хэрэгтэй юм бэ гэдгийг одоо оюутан залуучуудаас авахгуулаад яг одоо нөгөө корпоратээр ажиллаж байгаа одоо бүх төвшний одоо эхлэлгүүд болон менежмент эрхчлэлтүүд бүх төвшөндөө ач холбогдолыг ойлгодог болсон болохоор бид хэдийн одоо үйл ажиллагааны цар хүрээ нэлээд тэлж өгсөн байгаа. За 2000 өнгөрсөн жилийн эцсээр бид хэд 338 гишүүнтэй одоо нөгөө өнгөрсөн жилээ бол хаасан байгаа да. За яг мэрэгсэн зэрэгтэй нийт нэг 237 мэрэгсэн зэрэгтэй хүмүүс давхарцсан тоогоор 237 мэрэгсэн зэрэгтэй. За энэс бол яг PMP гэх юм бол 102 гаруй PMP зэрэгтэй хүмүүс. За Монгол улсад байна гэсэн. За тэгвэл манай Монгол улсад маань бас зөндөө болно. 190 гаруй бүрэн одоо PMP зэрэг авсан хүмүүс маань яг олон улсын цалаа авсан байгаа хүмүүс гэсэн үг тийм. Мэргэсэн төслийн менежер гэж 237 хүн нь болохоор яг ямар статустай юм? Яг PMI байгууллагаас болохоор PMP бол яг төслийн удирдлагын үндсэн стандарт одоо арга зүйг эзэмсэн гэдэг бол батламжилж байгаа юм. Одоо хамгийн одоо байгууллагаар ярих юм бол хамгийн гол чухал бүтээгдэхүүн гэсэн үг. Энтэй зэрэгцээ зөвхөн нөгөө PMP гэхээс илүүтэйгээр магадгүй илүү нөгөө наривчсан тухайлсан чиглэлүүд рүү чиглэсэн юм зэргүүд байдаг. За жишээ нь магадгүй нөгөө IT-ийн төслөөр IT-ийн төслийг хөгжүүлдэг хүмүүс рүү чиглэсэн PMI SCP буюу Agile Certified Practitioner гэдэг ийм зэрэг байгаа да. За илүү нөгөө засаглалын төвшөнд буюу төслийн удирдлагын нэгж одоо PMO гэж яриад байгаа шүү дээ. PMO-д ажилтдаг хүмүүс рүү чиглэсэн PMO CP гэдэг зэрэг байгаа. За цаашлаа баригдлагын одоо төслийн удирдлага руу чиглэсэн PMI CP гэдэг тэгээд гих мэтчлээ одоо төслийн удирдлага магадгүй нөгөө ажлын туршлага багтааж гисэн төслийн удирдлагын талаас одоо илүү сурмаар байгаа залуучууд руу чиглэсэн CPM гих мэтчлээ 10 гаруй мэрэгсэн зэрэгтэйгээр бол одоо нөгөө стандарт арга зүй мэрэгсэн зэргийн шалгалтыг бол зохион байгуулдаг гэсэн. Тийм байна. Тэгэхээр яг нөгөө сегмент тус бүрээрээ specialized болж гүнзгийрж байгаа хэсэг бүрээрээ бас өөр зэргүүд байх нь шүү дээ. За тэгэхээр энийг бас сайн мэдгүй хүмүүс бол нөгөө PMP гэдэг нэг л зэрэг байд юм байна гэдэг бас ойлголттой явж байгаа шүү. Тэгэхээр хүмүүс яг өөрийнхөө нөгөө нэг ажиллаж байгаа чиглэлдээ сурахыг хүсэж байгаа чиглэлээр бас нарийсч төслийн менежментийн сургалтыг авч болд юм байна. За баярлалаа. За одоо хоёлаа одоо PMI community гэж одоо байна тийм Монголд PMI community-гийн Монголд яг хийж байгаа ажлуудын талаар товчхон яриа. За би нэгдүгürt болохоор ингэж хэлсэн маань яг одоо манай Монгол улс те яг төслийн менежментийн өнцгөөс харахад ер нь хэр онцлог болсон юм бэ? Тийм хоёрт те Монголд одоо хэрэгжүүлж ирсэн том төслүүдээс те хамгийн одоо амжилттай хэрэгжсэн. За тэгээд тэр нь бас нөө PMP зэрэгтэй гишүүд төслийн менежментийн одоо ур чадрыг эзэмшсэн хүмүүсийн те авч гардаж хэрэгжүүлсэн юм гоё амжилттай төслүүдээс бас гоё хайлайт хийж хуваалцах туршлага байна гэж асуух гээд тийм. За эхний асуултаа өвдөх юм бол Монгол улс өөрөө нөгөө хөгжиж байгаа улс буюу статустай явж байгаа улс шүү дээ тийм. Энэ маань юу гэж байгаа вэ гэхээр нөгөө талдаа биднэрт хийх ажлууд маш их байна гэсэн үг. За та анзаарч байгаа бол одоо нөгөө улсын түвшинд 14 мега төсөл тийм. Нийслэлийн түвшинд 16 мега төсөл гээд бид хэд өмнө огт хийж байгаагүй энэ том ажлуудыг бол зөрөгтэйгээр байж яваад ингээ хийгээ явж байна гэсэн. За нөгөө талдаа энэ төслийг одоо энэ томоохон төслүүдийг яаж амжилттай хэрэгжүүлэх юм бэ гэхээр магадгүй өмнө хэрэгжүүлдэг байсан тэр нөгөө арга зүй аргачлалаараа явах юм бол боломжгүй. Яг тэгэхээр чинь зарим нь бол яг үндсэн утгаараа бол мега төслүүд буюу маш олон оролцогч талуудтай нөгөө талдаа бол тодорхойгүй байдал эрсдэл өндөртэй юм төслүүд байгаа да. Тэгээ энэ дээр бол яг төслийн удирдлагын арга зүй за ялангуяа PMI Mongolia чавтаас бол яг энэ хэрэгжиж байгаа төслүүд рүү илүү одоо жишээ нь төсөлтөөр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх те. За мэргэсэн зэрэг авахт нь дэмжлэг үзүүлэх.
За магадгүй зарим тохиолдолд одоо жишээ нь төслүүдийг одоо хэрхэн ирэмблэх хүч гэдэг юм уу. Дотоод яг хэрэгжүүлэхийн процесс аргацуудаар нь бол дэмжлэг үзүүлж ажиллая гэдэг үндсэн зорилготой бол өнгөрсөн жилээс хойш бол 50% байгаа. Ер нь хаана хамгийн том төслүүд хэрэг чинь вэ гэхээр яг одоо нөгөө скоп буюу хамрах хүрээгээр ингээд хараа үзэх юм бол яг саяын хэлдэг төрийн хийгчүүлж байгаа төслүүд, нийслэл хийгчүүлж байгаа төслүүд бол томоохон одоо скоп хамрах хүрээтэй яваад байна гэсэн. Ер нь PMI Mongolia Chapter анхны зорилго зорилчихсан нөгөө төслийн эдийн засгийг Монгол улсад хөгжүүлнэ гэдэг маань бол ихэнхдээ одоо жишээ нь үгтэй зөвхөн том төслүүдтэй гэхгүй ч гэсэн гол одоо үндсэн зорилго зорилт буюу нийгэмд нөлөөлөл үзүүлэх төслүүд нь бол эдгээр төслүүд байна. Ийшээ чиглэсэн ажлууд бол нэлээ хийгээ явж байгаа. За нөгөө талдаа түрүүний хэлчихсэн анх нөгөө PMI-тай холбогдчихсан цаг үед бол яг PMP гэдэг зэргийн талаар ойлголт тавьсангүй багтай. Төсөл хөтөлбөрийн талаар бол ойлголт бол бас одоо төдийлөн өнөөдрийн түвшин одоо түвшинтэй харьцуулахад бол төдийлөн сайн байгаагүй гэж зүгээр би бодож байгаа. Тэр үетэй харьцуулах юм бол одоо байгууллагууд яг ийм стандарт арга зүйгээр за тэгээ ялангуяа төслөө өдөрч байгаа хүмүүс нь бол энэ арга зүйг сайн мэддэг ийм хүмүүсээ төслөө өдөрт болохын одоо давуу талыг бол маш сайн ойлгодог. За манай байгууллагын хувьд гэх юм бол маш олон дотоодын томоохон төсөл хийжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй төрийн институтуудтай бол хамтарч ажилладаг. Тэдгээр хүмүүст одоо төсөлтөөр ажиллаж байгаа хүмүүсийн илүү төрийн нийлсэн арга зүй сургалтаар хангах. За PMP мэргэсэн зэрэг авахт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор одоо шалгалтанд бэлтгэх юм баадын хөтөлбөр гэж зохион байгуулалаа явуулдаг. За энэний үндсэн дээр төрүүнээс нийтдээ 230 гаруй одоо 40-од мэргэсэн зэрэгтэй хүмүүс гарч байна. Яагаад энэ одоо жишээ нь үгтэй байгууллагууд ач холбогдлыг нь ойлгоод байгаа юм бэ гэхээр PMP зэрэгтэй ч юм уу те эсвэл яг энэ төслийн удирдлагын талаар өөрөө яг ингээд бигдааж судлаад одоо тодорхой хэмжээний мэдлэг өөрийнхөө хувийнхаа хөгжилд одоо хөрөнгө оруулсан хүмүүс маань илүү амжилттай тухайн төслийг удирдах идэг. Тэгэхгүй нөгөө талдаа магадгүй яг өөрийнхөө байнгын ашигладаг нэг арга зүгээр ингээд нэг ажлыг хийгээд байгаа хүмүүстэй одоо ингээд харьцуулах юм бол нөгөө зэрэг авсан юм уу бэлтэж байгаа хүмүүс нь илүү сайн байгаа болохоор илүү байгууллагууд одоо энэ чиглэлөө ажилтны хөтөлбөр нэлээд хөрөнгө оруулалтуудыг бол хийгээд байгаа юм л гэж бодож байна. Яг энэ төсөл тэг төсөл гээд нөгөө цохот хэлнэхээс илүүтэйгээр ер нь яг Монгол улсад хийж байгаа томоохон төслүүдийг бол их ихтэй л яг л одоо мэргэсэн зэрэгтэй тэгээд эсвэл ямар нэгэн байдлаар манай PMI Mongolia Chapter гишүүд ер нь тодорхой хэмжээ оролцоо лид хийгээ явж байгаа ийм төслүүд байдаг. За баярлалаа. За тэгэхээр төслийн одоо энэ мундаг мэргэсэн менежерүүд маань ер нь угаасаа өөрөө өөртөө ажиллаж байгаа салбар болгондоо тий компани удирдах байгаа том төсөл болгон дээрээ бас үр дүн үзүүлээд явж байгаа. Би бас тэрийг өөрөө бас мэдэрч байгаа. Тэгээ манай Finsight Corporation бол бас бизнесийн зөвлөх үйлчилгээний одоо нэгцгийн шийдлийг олох гээд бас ингээд зориод ажиллаж байгаа газар. Тэнгүүд манайх бас ингээд маш олон зөвлөхүүдтэй эксперт хүмүүстэй ажилладаг одоо хэрэгцээний хувьд тий тэгэнгүүт бидний ажлын бас онцлог ингээд ер нь нэг юм төсөл суурьтай. Тэгээ төсөл project based юм багуудаар ингэж хосолж ажилладаг. Тэгэхээр энэ донд ялцчихгүй нөгөө төслийн менежментээр сураагүй өөртөө арга барилаар явж байгаа хүмүүс нэг өөр. Яг ингээд PMP зэрэгээ авсан хүмүүс бол ингээд бүр шал өөр байд юм билээ. Тэгэхээр би бас өөрөө тэрийг яг одоо ажил дээр те анзаарч мэдсэн. Тийм учраас энэ PMP зэрэг одоо авсан хүмүүсийн ур чадвар бол ингээд үр дүнгээрээ шууд харагдчихэд юм билээ маш гоё. Тэгэхээр энэ дээр бас энэ олон зэрэгтэй хүмүүсийг бэлтэж байгаа танаа байгуулахад бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Миний хувьд ч яг хувийн одоо өнцгөөс ер нь зүгээр яг энэ нөгөө мэргэсэн зэргүүдийг боддог байхгүй. Яг ингээд мэргэсэн зэрэг авахтаа гол нь биш. Яг энийг нөгөө авахын өөрөө замнал нь өөрөө маш одоо юу гэдэг нь те хичээл зүтгэл байгаад байдаг. Нөгөө талдаа одоо маш их золиос гаргадаг те цаг заваа одоо нойр оолооч гэдэг юм уу те алсан байж бэлж байгаа. Нөгөө талдаа яг ингээд төсөл төр ингээд ажиллаж байгаа хүмүүс маань яах вэ гэхээр яг энэ нөгөө PMP шалгалтандаа ч юм уу энэ мэргэсэн зэгтээ бэлдэх хугацаанда өөрийнхөө төсөлд тулгараад байгаа те асуудлуудыг бол олж хараад идэг гэсэн үг. Шийдлийг бол олж харагдгаа гэсэн үг. Тэгэхээр зөвхөн нөгөө зэрэг авна гэхээс илүүтэйгээр тэр хүмүүс маань яг л төслийн удирдлагын талаар нэлээд гүнзгий одоо сурч мэдж байна гэсэн үг те. Нөгөө талаа хариуцж байгаа ажлууд дээр тэрийг ашиглаад яваад байгаа болохоор одоо жишээ нь үгтэй зөвхөн нэг зэрэгтэй зэрэггүй гэдэг одоо юм
цаас юм уу тайтлын асуудал биш. Яг энийг авахд бол хүн бол маш их хичээл зүтгэл гаргаж байгаа. Яг хийж байгаа ажилдаа ч гэсэн тэрийг ашиглаж практикт ашиглаж одоо энэ зэргийг бол авч байгаа гэж боддог тий. Тий, яг үнэ. За тэгэхээр одоо хэдүүлээ хоёулаа нөгөө нэгэнт гишүүдийн талаар яриад тий PMP зэрэг авах ер нь яг ямар байд юм бэ гэдэг талаар зарим хүмүүсээс сонирхож бас магадгүй. Одоо наад шиг энэ дэр айгу завгүй аль хэдийн нэг өөр мэрэгчлэр суурь эхэлсэн хүмүүс ч уг нь сурмаар яадаг. Гэхдээ ингээд нэг бодлын бас амжихгүй байгаа гэдэг. Нөгөө бодлын бас мэдээллийн үед магадгүй нэгтлэн унд одоо PMP хэрэгтэй юм болов уу яах юм бол гэж бас тий эргэлзэж магадгүй шүү. Тэгэхээр ер нь энэ PMP гэдэг зэргийг авахын тулд хичнээн хэмжээний шалгалт өгдөг. Хэр хэмжээний өртөг зардалтай байх уу? Ер нь олон улсын зэрэг болгоно л тий асар их зардал цаг хугацаа хичээл зүтгэлийн үр дүнд гарч иж байгаа. Тэгэхээр PMP-ийн хувьд та манай үзэгчдэд ер нь манай подкастыг бол хэвчлэн мэрэгс нэгтлэнгууд үзэж байгаа. Тэгэхээр бид хэдэдний жоохон тайлбарлаж өгөөч. За PMP зэргийн хувьд бас нэг гол одоо давуу тал нэх юм уу гол юм нэх юм бол аль нэг одоо жишээ нь үгдээ салбар юм уу мэрэгжил заана гэхээс илүүтэйгээр за магадгүй одоо жишээ нь үгдээ тухайн төслийн зорилго зорилтоос хамаарат төрлөөс хамаарат хинч одоо төслийн үдэж болно шүү дээ. Тэгээ магадгүй одоо санхүүгийн томоохон төвөгтэй ERP суулгах гэж байгаа тий тэнцээ нөгөө тайлан баланс бүртгэл автоматжуулах гэх юм бол магадгүй санхугаа сайн мэддэг тэг чиглэлийн төслийн менежер бол илүү одоо тэг чиглэлийн хүн төслөлийг тэгээд явна гэсэн үг тий. Тэгэхээр яг төслийн менежер гэдэг маань болохоор зөвхөн төсөл удирдахад одоо гэхээс илүүтэйгээр ер нь л ямар нэгэн альваа ажлыг хийхэд нөгөө талдаа бид нэр төлөвлөлт бол мэдээж хийн. За нөгөө талдаа тулгаж магадгүй одоо эрсдлүүдэд тодорхойлж байгаа. За тэгээ гол оролцох талуудаа коммуникашн хийн. За магадгүй баг удирдах юм бол багаа яаж илүү одоо менеж хийгээд нэг зорилгоо чиглүүлэх үү те. Яаж одоо жишээ нь тим билд хийх үү гэдэг юм уу. Гэх мэтчлэн ингээд менежментийн үндсэн бүх элементүүдийг агуулсан байт юм болоо зүгээр би хувьдаа боддог. Тэгэхээр магадгүй за би одоо чинь төслийн менежер биш юм чинь гэдэг юм уу те. Би юу н банк төсөл хийжүүлдэг юм чинь PMP хэрэггүй гэж бодож болохгүй. Ямар нэгэн байдлаар хүнтэй харилцдаг, хүмүүстэй хамтарч одоо альва нэг ажил хийдэг хүн болгонд л бол хэрэгтэй одоо юм мэдлэгээ гэж боддог тий. За тэгэхээр одоо шалгалтын тоо одоо хугацаа шалгалтын хувьд болохоор ерөнхийдөө юу байж байгаа. Одоогийн байдлаар болохоор нөгөө түрүүний хэлсэн PMBOK гэдэг стандартууд маань бол 7 дахь хувилбар нь сая оны өмнө 8 дахь хувилбар нь оны өмнө гарсан. За шалгалтын үндсэн контент нь болохоор 7 гэдэг хувилбарын дагуу явж байгаа. За энэ жилийн 7 сарын 6-наас болохоор шинэ стандартын дагуу формат нь бол шинжлэхдэх байгаа. За одоогийн шалгалтын хувьд гэх юм бол үндсэн гол шалгуур үзүүлэлт нэх юм бол сүүлийн 8 жилийн хугацаанд одоо 36 сард нь тодорхой хэмжээгээр төсөл үдчихсэн. Төсөлтөөр ажиллаж байсан гэдэг үндсний шаардлага байна гэсэн. Яг тэгэхээр PMP маань одоо жишээ нь үгтэй онлын шалгалт гэхээс илүүтэйгээр тэг мэддэг сурсан одоо стандартын арга зүйгээ бодит амьдрал дээр яаж ашиглах вэ гэдэг тийм илүү нөгөө кейс одоо кейс дээр үндсэн situational questionтэй. Ийм асуулт байдаг. За нийтдээ 175 асуулттай. За нийлбэр хугацаа нэх юм бол 4 цагийн хугацаанд бол шалгалтаа өгдөг байгаа. За үндсэн шалгуур үзүүлэлтүүдийнх нь одоо сая нэг ажлын туршлагын хувьд гэсэн үг тий. Тэгээд яг PMI албан ёсны одоо сургалтын эрхтэй юм байгууллагаас 35 цагийн одоо сургалтанд хамрагдсан байх хэвээр сертификат авсан байх хэвээр гэдэг нэг одоо шалгуур үзүүлэлт байгаа гэсэн. Одоо ийм сургалтыг явуулах эрх бүхий байгууллагууд ер нь Монголд хэр олон байдаг? За яг PMI-аас одоо албан ёсны эрхээ аваад явж байгаа бол нэг байгууллага бол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр маань болохоор нодлон яг Монголд анх удаа энэ одоо authorized training partner буюу FTP гэдэг эрхээ авсан юм байгууллага байгаа. Өмнө яг зүгээр одоо хувь хүмүүс ч юм уу те эсвэл одоо ямар нэгэн яг тухайн чиглэлээр хичээл заадаг. Тэр агуулга нь болохоор өөрөө шалгалтын үндсэн агуулгатай нийцж яхан бол тэрийг бол тодорхой хэмжээгээр зөвшөөрөө явдаг гэсэн. Одоо бол илүү яг энэ нөгөө мэрэгсэн одоо сургалтын төвүүд дээрээ бол илүү дамжуул сургалтаа явуулна гэдэг бодлого бол явж байгаа гэсэн үг. Яг чаптерын хувьд бол өмнө энэ чиглэлийн сургалтаа бас давхар явуулан явдаг гэсэн бол одоо яг нөгөө үндсэн суур ойлголтын стандартын сургалтуудаа бол зохион байгуулад явах боломжтой зохион байгуулж явж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа шалгалтанд бэлдэх гэдэг маань болохоор магадгүй нөгөө агуулга контент тавьд бол жоохон ялгаатай буюу яг тесттэй яаж бүглэх вэ situational question одоо яаж хариулах вэ гэдэг юм уу тийм. Тэр талаад нь бол илүү агуулга нь бол ялгаатай явж байгаа гэсэн үг.
За ойлголоо. Баярлалаа. За тэгвэл ашгүй яг authorized training partnerтай болсон байгаа маань тий. Би бас нөгөө нэг PMP сурчул уг нь миний ажилд айгүй хэрэгтэй байна гэж сонирхол өгдөг. Тэгээ яг за яг албан ёсны тийм сургалтын төв нь хаана үт юм бол тий очиж яг шалгалтанд бэлтээ гэвэл яад юм бол гээд өмнө нь нэг 2 3 жилийн өмнө хайж хахад нэг мэдээлэл гарч ирэхгүй байгаа гэсэн. Тэгээ яг chapter нь бол байна. Тэгээд ингээд хувь хүмүүстэй өөртөө зэрэг авсан хүмүүс ингээд хуваараа сургалт өгöd байдаг байсан байхгүй. Тэгээ би одоо яг ийм одоо жишээлбэл манай одоо ACC, ACMA энтергээд олуулсан бас нэгтлэнгийн зэргүүд дээр бол нөгөө training partner нэг тустай тий их сургуулиуд нэг тустай тэгээ өөртөөх нь chapter нэг тустай гэдэг ингээд ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ яг тэр жишгээрээ хайгаад бас олдохгүйсэн. Тэгвэл одоо яг ATP-тэй болсон байна тий. За тэр нь ямар байгууллага байд юм бол та мэдээлэл өгвөл. За EPMC гээд тийм байгууллага одоо тэгээд одоо яг түүчлээд яг албан ёсны эмэрхтэй байгууллага болсон байгаа да. Одоо хэдийн манай улсын хувьд одоо жишээ нь үгтэй төслийн хөтөлбөр эрэлт хэрэгцээ байнга өсөж байгаа. Тэгээд нөгөө талдаа магадгүй ингээ одоо хангалттай олон одоо мессен зэрэг аваагүй ч юм уу те. Эсвэл сонихгүй байж магадгүй. Гэхдээ аль болох олон одоо ийм ATP ийм байгууллагууд байх юм бол илүү одоо нөгөө бид хэд яг үндсэн зорилго зорилтолд нийцэх илүү олон хүн л энэ чиглэлээ одоо суралцаасаа гэж боддог тий. Зөв ойлголоо. Тэгэхээр энэ харин би нөгөө төслийн менежментийг яагаад бас илүү сүүлийн үед арай хүчтэй сонирхох болсон бэ гэхээр би нодлон жил нэг манай нөгөө нэг Америкийн IMA гэдэг байгууллага Institute of Management Accountants гэдэг удирдлагын нэгтлэн бодогчдын холбооноос зохион байгуулдаг бас жил болгоны хурал болдог. Бас ингээ 3-4 өдөр нэлээд одоо юм фокуст айгүй юм юутай агуулга ихтэй тийм хурлууд болсон. Тэгээ тэрэн дээр би нодлонгийн нөгөө 6 сард яг нөгөө Arizona мужид болсон Scottsdale болсон тэр хуралд нь очсон. Тэнд America's Accounting and Finance Conference гэдэг. Тэнгүүт нэгтлэн санхүүгийн хүмүүс ч ер нь бол ихэвчлэн нэг team чиглэлийн одоо сургалтуудаа орно гэд хүлээлттэй бас байж байгаа штэ. Тэнгүүт яг агуулгыг харсан чинь яг нөө managerial accounting гэхээр нөө удирдлагын хийж байгаа бүх зүйл дээр мэдээлэл өгстэй гэдэг учраас бас харцангуй яг санхүүгийн бүртгэлийг бодвол бас арай жоохон олон юм руу бид нар ордог л доо. Тэгвэл тэр дунд төслийн менежментийн ур чадвар явж ирсэн байхгүй. Тэгээ яг нэг тэр юугийн сургалтыг би өөрөө бүр очиод ингээд нарийн үзсэн чинь project management skills for accountants гэдэг бүр яг нэгтлэнгуудад зориулсан төслийн менежментийн чадвар энэ заавал та хадаад сурах хэрэгтэй гэдээ ороод ирж байгаа байхгүй. Тэгээд би бас илүү нөгөө ач холбогдлын ч гэсэн өөрөө ойлгосон. Тий. За тэгээ одоо хоёлаа ер нь нэгтлэн ярьсных тий. Одоо төслийн менежер хүн чинь ингээд байгууллагын маш олон төрлийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бид нар одоо нэгтлэнгууд бол илүү юм тоо суурьтай, факт суурьтай, нэг юм hard skill set-тай бас нэг арай өөр юм type-ийн хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр нэгтлэн бодогч нартай ер нь хамтарч ажиллахад төслийн менежерүүдийн хувьд ер нь ямар хуу одоо чаленжууд тулгардаг вэ? Эсвэл ямар давуу тал тулгардаг вэ гэсэн хоёр өнцгөөс нэг тийм манай үзэгчдэд хариулвал. За энэхэд одоо жишээ тогтоомол хэдүүлээ ямар ч төслөөс төслийн удирдлагатай бол тухайн нөгөө одоо төсөлд оролцоотой бах функцийн гишүүдээр бол бага бүртгүүлж хэлдэг. Нөгөө талдаа бас нэг төслийн удирдлагын төслийн менежер бас нэг зүйл нь юу гэхээр яг нөгөө ийм яриа байдаг л та. Төслийн менежер удирдагч бол заавал technical expert байх шаардлагагүй. Илүү одоо жишээнүүдээ тухайн домен ерөнхий түвшинд одоо тодорхой хэмжээ мэддэг. Тэгээд илүү нөгөө төслийн удирдлагын арга зүй буюу одоо таны хэлдэг одоо магадгүй өөр хэлээр яриад шүү дээ. Тийм багийн гишүүдтэй одоо нэг талтай илүү факттай, тооттой одоо тоол ихтэй хүмүүстэй бол биднээс одоо тэр хэлээр нь тодорхой хэмжээ хөрвж ягдаг байх шаардлагатай. Гэхдээ заавал одоо чинь өөрөө accountant бийжиж accounting-ийн одоо accountantтай холбоотой энэ төслийг бол хариуцнаа гэсэн үг бол биш ээ гэж хэлдэг. Гэхдээ мэдээж тухайн чиглэлийнхаа одоо хүн бахан бол илүү давуу талтай байх л та тий. Одоо яг нөгөө төслийн удирдлагын арга зүйдэг ч юм бол яг одоо энэ бүх зүйлүүд байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь үгтэй яаж одоо нөгөө багийн гишүүдэд илүү engaged байх уу? Яаж communication-ыг зөв өргөх үү тий? За яаж хийж байгаа юмаа зөв хэлээр ойлгуулах уу? За магадгүй одоо жишээ нь үгтэй ямар нэгэн зуршил гарах юм бол энийг яаж багтаар нь одоо чайлал нь вин авахыг шийдэх үуч гэдэг юм уу. Яг одоо жишээ нь үгтэй тухайлсан байдлаар ийм сул талтай байдаг, ийм давуу талтай байдаг гэхээр илүү нөгөө хатуу олчих гээд л дээ нөгөө тухайн чиглэлийн одоо санхүүгийнхнийгаа ийм гээ хэлчихээр туулчих гээд байна. Гэхдээ яг нөгөө хамгийн гол
үндсэн одоо төслийн амжилтыг хөгжүүлэх зүйл гэх юм бол анханасаа тэр нөгөө гол оролцогч талууд багийн гишүүдэд юу хийх гээд байгаа юм бэ гэдэг талаар маш сайн ойлголттой байлгах, тэрнийхээ нөгөө хийж байгаа ажлынхаа талаар маш сайн мэдээлэлтэй байлгаж өгснөөр тэнд одоо жишээнүүдээ ямар ч чиглэлийн, ямар ч мэргэжлийн хүн байсан ч гэсэн бүгдээ нэг зөвлөөрөө нэгдсэн нэг ойлголттой болоод ажлыг нуурчлнаа л гэж үздэг. Тэгээ энэ ч гэсэн нөгөө практик дээр бол салбар үл хамааран бол ер нь ажилтгаа л гэсэн үг байна. Зүг. За баярлалаа. Харин тийм манай нөгөө нэг нэгтлэн бодогч нар ч өөртөө ингээд асар их стандартыг дагаж ажилладаг хүмүүс тий олон улсын нэгтлэн бодогч дэлийн стандарт, тайлгнлын стандарт тий дахиад Монгол улстай баримталж байгаа хууль дүрм журам гэдэг ингээд асар их журам дунд ажилладаг учраас зарим тохиолдолд ингээд өөртөөх нь мэдээж нэг үндсэн ажлуудын гадуур төслүүд рүү ингэж орно шүү дээ. Тэгэхээр ингээд нөө мэдээлэл бэлтгэж өгөх эсвэл тэр нөө төслийн одоо багийнхантай хамтарч ажиллах хантар тал дээр бид нар талаас бас заримдаа ингээд чаленжууд бас үүсдэг. Нөгөө талаас бас бидний өөртөө нэг офер хийж чадах мэдээлэл дата алгыг нь маш үнцэнтэй байгаад идэг. Тэгэхээр энэ дээр ингээд гарах дата мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тий. Энэ дээр ингээд таны хэлсээр ингээд нэг хэлээр ярих аягүй чухал байгаа байхгүй тий. Тэгээ тийм учраас тэр хэрэгцээг ерөнхийдөө олон улсын түвшинд ч гэсэн хараад нэгтлэнгуудад зориулсан project management skills. За тийм магадгүй нөгөө талдаа non finance сүртэй хүмүүс зориулсан санхүүгийн сургалт гэж бас их явж байгаа шүү дээ. Тийм тэгэж ингээд нөгөө нэгнийхээ бас нөгөө хийж байгаа ажлын онцлог те яг гол хэрэгцээтэй мэдээлэл энтрийг илүү ингээд одоо солилцоход амар болж байгаа юм байна л гэж ойлгоод байгаа. Тийм үүднээс бас хэдүүлээ чинь те манай Амира нийгэмлэг дээр PMI Mongolia chapter-тайгаа бас хамтын ажиллагаатай явж байгаа шүү дээ. Шүмээ бол дээр явж байгаа. Тийм. Тэгэхээр одоо ер нь бол Амирагийнхаа гишүүдтэй ч тэр одоо бид нар яг олон улсын зэрэгтэй нэгтлэнгууд илүү байгаа учраас те нэгтлэнгууд гээд одоохондоо төвлөрөд яваад байгаа л учраас заавал ябо гэхгүй ер нь л санхүү бизнесийн салбарт ажиллаж байгаа. Тэгвэл олон улсын шаардлагаангаа зэрэг авцсан хүмүүс бүгдээрээ л цуглаал мэддэг чаддаг юм а хуваалцах те солилцох одоо ийм гоё нэтворкийг үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас хамтарч ажиллаж байгаадаа бас миний хувьд их баяртай байгаа. Манай байгууллагын хувьд ч яг мөн ижил одоо магадгүй асуудал зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр харилцсан нэг нэгнээсээ суралцах тий тухайн чиглэлийнх одоо харилцан туршлага хуваалцах. Ийм одоо нөө боломжтой болгож байгаа бас Амираг байгууллагатай ойлж явж байгаа. За баярлалаа. Сая нөгөө хоёулангийн ихсэн дээр таны хэлдэгтэр нэмэт хэлэхэд одоо ингээ байгууллагууд манай PMI Mongolia chapter сургалтууд авдаг, захиалах сургалтуудыг. Тэнгуут нөгөө хүмүүс маань юу гэдэг вэ гэхэлэр яг л төсөлдөр ажиллаж байгаа хүмүүсээс сургалтанд оруулна гэдэг. Төслийн менежүүдээ. Тэнгуут бид хэдийн үед юу гэж зөвлөдөг вэ гэхэлэр яг л төслийн багт оролцож байгаа тэр procurement-ийн худалдаа авалтын тий санхүүгийнхаа за шийдвэр гаргах түвшний удирдлагууд, спонсор, төслийн эдгээр бүх оролцогч талуудаа сургалтанд хамруулж иж танаа яг одоо жишээнүүдээ байгууллага дотороо төслийг хичгэд нэгдсэн нэг хэлээр ярих юм боломжтой болно. Тэгэхгүй төслийн удирдагч нар л ингээл яриад ойлголцоод байдаг. Нөгөө хүмүүс нь одоо яг юу ч хийгээд байгаа тийм эсвэл одоо юу нэтлээ яриад байгаа гэсэн ойлголтгүй болох юм бол энэ нь өөрөө төсөлд басны тодорхой хэмжээний эрсдэл болж орж их магадaltaй гэсэн үг тийм. Тэгэхээр аль болох нөгөө ялгаатай чиглэлийн хүмүүс яг л төсөлтөөр ажиллаж байгаа одоо нөгөө багийн гишүүтэй магадгүй оролцоонд баг болсон ч гэсэн энэ зүйлийн талаар сонсоод нэг хэлээр ярьдаг болоосоо гэж бид нь бол үздэг гэсэн. Зөвлөдөг гэсэн үг тийм. Тэр бол ер нь маш чухал юм байна. Тэгэж байгууллага даяар ерөнхийдөө энэ төслийн удирдлагын одоо анхан шатны ядажтай ойлголтыг авж иж байгууллага даяар бас ер нь энэ санхүүгийн одоо цаана ямар процесс явж байгаа талаар те анхан шатны мэдээлэл авж иж бүгд илүү хамтарч ажиллана те. Тэгэхгүй бол ингээд нөгөө хэл ойлголцохгүй байхаар хит их мэдээлэл нэхэд байгаа ч юм шиг те өөрсдийнх нь ажлын хажуугаар уйлдахгүй байгаа юм шиг нэг иймэрхүү багийн дотоод зөрчлүүд бас заримдаа гарт юм шиг байна. Тийм. За одоо хоёлаа буцаад жоохон том зураг руугаа оръё. Төслийн менежерүүдэд одоо манай Монголд байгаа төслийн менежерүүдэд ер нь тулгарч байгаа хамгийн том асуудлууд сүүлийн үед ер нь юу байна? За яг том зүгээр арах юм бол ер нь л одоо жишээ нь үгтэй Монгол улсын хувьд гэх юм бол одоо нөлөөллүүд бол маш их байгаад шүү дээ. Магадгүй хаавс нь тэнд болж байгаа одоо дайм байлдаа ч үт юм уу. Хаавс нь тэнд болж байгаа эдийн засгийн хямрал бол Монголыг тойроод өнгөрөх биш. Тодорхой хэмжээгээр биднээс хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр бүх зүйлд бол одоо ингээ байнгын нөлөөлөл бол үзүүлж идэг. Нөгөө талдаа тодорхойгүй байдлууд бол ер нь л яг төсөлтөд бол хамгийн том одоо чаленж буюу сорилт байдаг гэсэн үг. За магадгүй одоо жишээ нь үгтэй
ковид үеийг бид хэдүүл авч үзэх юм бол те хизээ ямар одоо хил хорио тавигдах вэ? Тэрний яаж одоо төслийн төсөвт те хугацаанд яаж импакт үзүүлэх вэ гэдэг зүйл маань одоо ингээд маш тодорхойгүй байлаа. Тэрийг бид нэр урагтчлан таамаглахад бол төвхтэй байдал үүсчихсэн. Үүнтэй зэрэгцээд яг л одоо жишээ нь юу гэдэг одоо хүртэл тулгаж байгуул асуудал гэх юм бол энэ нөгөө дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал одоо юу гэнтэй геополитикл асуудал ч гэдэг юм уу. Тэнд нэг томох юм боллоо гэх юм бол тэдэн шууд биднээс хийж байгаа төсөл хөтөлбөр те ялангуяа төсөв хэрэгжих хугацаа за скоптод маань бол шууд нөлөөлөл үзүүлээд яваад байна. Тэгэхээр энэ бол нэг том чаленж юм болов уу гэж бодож байгаа. Нөгөө талдаа бид нэр илүү юм нөгөө тодорхойгүй нөхцөл байдал тасан зохицохын тулд одоо жишээ нь үгтэй хатуу юм төлөвт хараад яг л энэ төлөвлөгөөний дагуу явна гэдэг нөгөө 100% уламжлалт байдлаар ямар нэгэн төслийг хэрэгжүүлэхэд ер нь бол жоохон төвхтэй боломжгүй болж эхэлж байгаа. Нөгөө талдаа бид нэр илүү нөгөө адаптив буюу уяатан байх одоо төслийн удирдлагын арга зүйгээр байх юм бол нөгөө хайбрид арга зүй гэж хэлээд байгаа. Agile болон төлөвлөгөө суртаа. Өнөөдөр тодорхойгүй байгаа зүйлийг бид нэр ерөнхий high level төвшөнд нь төлөвлөлт хийгээд тодорхойлсон үеийн илүү нөгөө одоогийн төлөвлөгөөгөө даривчлаа явах. За энэ зүйл зөвхөн нөгөө төсөл гэхгүйгээр зарим байгууллагуудын одоо жишээ нь төлөвлөгөөн дээр хүртэл ер нь бууж ирээд байгаа. Enterprise agility гэдэг. Хуучин бол одоо жишээ нь байгууллагууд 3 жилийн дараа болох зүйл 5 жилийн дараа болох зүйлийг илүү нөгөө деталь таамаглах гад илүү одоо нөгөө дунд хугацааны бизнес төлөвлөгөө стратегийн зорилтуудаа бол томоор нь хийгээд тийшээ хүрэхийн тулд юу гэх үгээд аль болох нөгөө деталь төлөвлөлөө яваад идэв гэсэн. Одоо л нөхцөл байдал илүү өөрчлөгдөд буюу илүү ойрын ирээдүгээ бид нэр төлөвлөөд холын ирээдүг магтгүй ингээд ерөнхий байдлаа те тэгэнгუта тухайн мөчтөө бидний эргэж хараад илүү одоо жишээнүүтэй заавал яг хатуу ийм ажил хийхээс илүүтэйгээр тэр үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад одоо хувьсах өөр ажлууд хийх чиглэл бол нэлээд яваад байгаа юм болов уу гэж нь хараад байгаа. Ялангуяа технологийн компаниуд дээр. За ойлголоо. Харин тийм ингээд яг дараагийн асуултыг та ингээд өмнө нь тааж мэдээд байгаа гэхгүй юу? Одоо би яг дараа нь одоо энэ автоматчлал, технологийн хурдтай хөгжил, AI-тай холбоотойгоор те ер нь одоо төслийн менежерүүдийн ур чадварт ямархуу өөрчлөлтүүд гарч ийн, ямар хэрэгцээ гарч ийн гэдэг талаас яг асууя гэж бодож илаа. Тэгээ ялангуяа ер нь Монголд те төслийн менежерүүд одоо энэ шинээр emerge болж байгаа технологинуудыг яаж хурднаас хурж хэрэгжүүлж явахаар байна те PMI Mongolia chapter-аас тэрэн дээр AI automation тал дээр ямар одоо сургалтууд гэх юм уу чиглүүлгүүд гэх юм уу өгч जैन те тэр талаар бас сонирхъя. За яг олон улстай PMI байгууллага явагдах юм бол 2 жилийн 3 жилийн өмнө гэж шахаж байна уу. Ерөнхийдөө нөгөө төслийн удирдлага яг тухайлсан тийм нэг чатбот одоо ChatGPT-тэй бас тэргээ болохоор бид нэ PMI Infinity гээд гол үндсэн зорилт нь юу вэ гэхээр одоо төслийн менежер илүү нөгөө мануал гараар хийгээд идэг тайлан тооцоо, эрсдлийн үнэлгээ, бүртгэлүүд, статус репорт гэх мэтчлээ эдгээс улсуудыг илүү одоо нөгөө AI-ийн тусламжтайгаар одоо захимжуулалт хэлбэршүүлэх. Нөгөө талдаа төслийн менежерээр илүү гарч байгаа цаг хугацаагаа бид нэр одоо documentation-тай ингээд зурлахаас илүүтэйгээр яг тэнд байгаа одоо жишээ гол стейкхолдерсуудтайгаа илүү engagement хийх ажлуудаар илүү төвлөрнө гэдэг ч байгаа. За яг ингээ бодит амьдрал дээр одоо чи AI-аас өмнөх үед яадаг болсон бэ гэхэлэр байнгын ингээд нөгөө төлөвлөгөө хийх ёстой скежлтэй бидний шахтаад тийм энийгээ одоо жишээ нүгтэй одоо эрсдлүүдэд бүртгэх гэдэг юм уу те эсвэл одоо жишээ нүгтэй явцын тайлан мэдээллүүдэд боловсруулах гэд илүү documentation одоо баримт бичгтээ нэлийн цаг зарцуулдаг байсан. Тэгмээ хамгийн чухал зүйл болох нөгөө гүйцэтгэгч байгууллага бэлтгэн нийлүүлэгч. За нөгөө талдаа төслийг одоо жишээ нүгтээ дэмжиж ажиллаж байгаа дотоод спонсорууд гэх мэтчил нэг оролцогч талуудтайгаа үүсэх харилцаа холбоогоо бол ингээд орхичоод зөвхөн илүү баримт бичгтэйгээ нөгөө одоо ажиллах цаг хугацааг их аваад идэг байсан бол энийг нэлээд хөнгөвчилж өгч байгаа. Нэг талдаа бол одоо яг төслийн менежүүдэд бол яг энэ AI гэдэг юм уу те шин тутам гарч байгаа технологийн өөрчлөлтүүд бол маш их боломжуудыг олгож байгаа, маш их ажилтныг хөнгөвчлж байгаа. За тэр хэмжээгээр гарч байгаа сул цагаа болохоор түрүүний ярьжсэн илүү нэг гол оролцогч талуудтайгаа engage хийх ажлууд бол илүү төвлөрөөд явж байгаа шүү те. За ойлголоо. Тэгэхээр илүү одоо
харилцаанд цаг гаргах боломж илүү өсч чинь тий AI-ийн тусламжтайгаар. Энэ нөгөө AI-гаар ялангуяа PMI бол нэлээд одоо холыг хараад гэх юм уу. Түрүүний хэлжсэн PMI Infinity гэдэг AI одоо төлөв одоо тэрийг бол хөгжүүлээд саяхан илүү сайжруулсан одоо вершн бол гарсан байгаа да. Нөгөө талдаа AI төслийг уламжлалт төслийн удирдлагын арга аргачлаар юм уу эсвэл agile төслийн удирдлагын арга аргачлаар ингээд хэрэгжүүлээ өдөртөө явах жоо төвхтөө бас ингээд тохирдгуул юм байна л да ингээд үзэхээр тэгэнгუთ яг ийшээ чиглэсэн AI одоо жишээ нь үгтэй төслийг одоо модель одоо ухсах төслийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг ийм одоо арга зүйтэй CPMI гэдэг одоо мэрэгсэн зэргийг болвол acquire хийгээд илүү сайжруулад илүү нөгөө PMI-таа нийцүүлээ гаргасан байна. Тэр нь одоо жишээ нь үгтэй төслийг хөгжүүлэх алхам нь бол хайцсангуй уламжлалт төслүүдээс бас ялгаатай ч юм уу те датагаа бэлтгэх, датагаа ойлгох гэдэг юм модель одоо ухсах ч гэдэг юм. Арай нэг өөр үе шатаар яг ийм AI модель суух одоо ийм төслүүд рүү чиглэсэн ийм стандарт мэрэгсэн зэргийг бас гаргацсан явж байгаа. Манай улсын хувьд гэх юм бол бас яг нөгөө шин тутам гарч байгаа зүйлстэй хөл нийлүүлээд одоогийн байдлаар нэг 2 за 3 хүн байна уу энэ мэрэгсэн зэргийг бол авцсан явж байгаа. PMI Mongolia chapter явж гисэн одоо илүү одоо гишүүдтэй AI төслийг яаж удирдах уу гэдэг одоо энэ CPMI гэдэг мэрэгсэн зэргийг илүү таниулах. Тэгээд бүх цаашлаад одоо 360 гаруй гишүүн гэсэн шүү дээ тийм. Энэ гишүүдээс илүү өөр өөрсдийнхээ төсөлтөөр AI-ийн боломжийг яаж ашиглаж байгаа, юуг анхаарах юм. Гол сургамжууд нь юу вэ гэдэг байдлаа ингээ мэдлэг солилцох юм нэг тустай AI community буюу сонирхлын бүлэг chapter дотор үүсгэгээд бид хэд бас төлөвлөсөн одоо явж байгаа гэсэн үг. За энэ бас хэрэгтэй сонирхолтой те AI ч ингээд бас их сонир юм билээ шүү дээ. Айгүй юм exciting те ингээд ажил бидний маш их цаг зардаг байсан юм маш бага хугацаанд хийгээл ингээд их үр дүнтэй байгаа хэрнээ нэмээд бас тэрэн дээр нөө хүний дүгнэлт judgment орж ирэх юм маш их хэрэг болно. AI-а дагаад нөө нэглийн сургах бас хэрэг болно те. Тэгээ тийм учраас одоо PMI chapter дотроо бас яг эндээ анхаарсан AI хөгжүүлж байна гэдэг шиг сүүлийн үед нөө компаниуд дотооддоо ингэж өөрсдөө гэсэн одоо custom гэх юм уу те нэг team AI chatbot-ыг хөгжүүлдэг юмнууд бас нэлээд гарч ах шиг байна те. Тийм. Тэгээд одоо яг нөө компаниуд сүүлийн үед ингээд AI-ийн бас нэг юм юу хөөсрөл гэх юм уу нэлээ идэвхжилт яваад байгаа шүү дээ. Тэнгүүд бүх юма одоо хэмэл хаян ашиглая, автоматжуулъя, хөнгөвчлөе гэсэн төслүүд нэлээ явж байгаа бах ер нь. Тийм. Тэгээ ерөнхийдөө тэр төслүүдийн шиг хандлагын талаар ер нь та юу гэж бодож байна? Нэг талтаа бол ингээд ер нь л бол бүх байгууллага ямар нэгэн байдлаар нөө AI боломжийг бол үйл ажиллагаанд ашиглаж байгаа тийм. Ажилтны дотоод лавлахаас авахгүйлаад зарим нэг одоо нөгөө шийдвэр гаргах тоон дээр одоо дүн шинжилгээ те их хөгдөлтөд дүн шинжилгээ дата анализ шийдвэр гаргах чиглэл бол нэлээд олон модулууд явж байгаа. Бүх цаашлаад банк санхүүгийн байгууллагын гэх юм бол нөгөө скорингийн те модулууд бол илүү харилцагчийг одоо илүү ирээдүйд гаргах зан төлөв предикт хийх байдлаар ерөөхдөө скоринг модельд бол AI-г бол түлхүү ашиглаа явж байгаа. За зүгээр яг миний бодож ажиллаж байгаагаар нэг талтаа одоо ингээ ашиглаад яваад байгаа сайн нөгөө талдаа дата одоо security гэх юм уу те эсвэл одоо этиктэй холбоотой асуудлууд те ялангуяа нөгөө дата мэдээлэлтэй холбоотой консернүүд бол нэлээд байгаад ах шиг байгаа. Тэгээд зүгээр яг ингээд яг харахаар ялангуяа одоо хувийн одоо мэдрэмтгий мэдээлэлтэй ажилтдаг байгууллагуудын хувьд бол AI гэдэг маань өөрөө бас тодорхой хэмжээний заачлал өндөртөн болов гэж зүгээр миний хувьд ингэж ажиглаад байгаа тийм. Яг одоо өөр ингэсэн сервер чипүүтэй байна ч гэдэг юм уу тийм. Тэр нь одоо жишээ нь хэр хэмжээтэй баах уу, хэдэн төгрөг баах уу, тэрийг яг ингээ хариуцаад явах тийм мэргэжилтнүүд нь бэлэн байна уу гэх мэтчлэн тулгарч байгаа асуудлууд бол маш их л багш байгаа. Гэхдээ мэдээж нөгөө талдаа энэ асуудлуудыг шийдсэн боломжууд бол одоо улсдаа маш их гарч байна. Дотоод ч гэсэн энэ чиглэл рүү явж байгаа томоохон төслүүд ажлууд бол нэлээд хэрэгж явж байна. За тийм. Тэгээ асуудлуудаа угаасаа дагаад бас шийдлүүд ер нь араасаа боловсруулагдана тий. Тэгээд тэрэн дээр бас сүүлийн үед бас бид нарт анзаарэгдэж байгаа нэг том асуудал бас байна. Энэ дээр ер нь төслийн менежерийн бас үнцгийг сонсъё гэж бодлоо. Энэ болохоор нөгөө хүний нөөцийн дутагдaltaй байдал. Яг юм чадварлаг хүний нөөцийн одоо нөгөө нэг
суур ерөөсөө байгаа одоо дутагдaltaй байгаад байгаа шүү. Чадвартай цөөн хэдэн хүмүүс нь ингээд мэдээж өөрөөсөө хариуцж байгаа ажил байна. Тэнгүүд нөө шинээр ажиллах хүчний эрэлт компани болгон дээр л үүсэн шүү дээ. Тэнгүүд ингээд нөө хүн олдохгүй байх завлан ер нь салбар болгоны л одоо тулгарч байгаа асуудал болоод байгаа шүү байна. Тэгэхээр энийг манай project manager-ууд ер нь яаж шийдэж байна? За яг нөгөө нөхцөл хэдүүлээ подкаст эхэлж байхад ойлаа ярьчихсан шүү дээ. Ерөнхийдөө 2030 он гэхэд маш их нөгөө эрэлт бол үүсэх нэ. Энийг одооноос бодохгүй бол бид нэр яг цагийн тулахад нөгөө талдаа хийх ажлууд маш их байгаад идэг. Тэнгуут энийг яг ингээд аваад явах хүн хүчний асуудал бол нэлээд тулгамдсан асуудал болохоор судалгаагаар бол гарч байгаа. Ийшээ энэ асуудлаас илүү нөгөө өөрчлөлт сэглэх байдлаа гэх юм уу? Пимай Монголын чапт үед бол бид нэ өөрсдөө чадах юмнуудыг одоо чадах хэмжээгээр л нөлөөлөл үзүүлэхийг оролдож байгаа. За ялангуяа энэ жилийн хувьд гэх юм бол бид нэр илүү нөгөө академик төвшөндөө ихтэй сургуулиудтай бол маш их хамтын ажиллагааг бол эхлүүлж байна. За одоогийн байдлаар болохоор Монгол Улсын их сургууль болон санхүү эдийн засгийн их сургуультайгаа хамтарсан одоо ажлуудыг бол төлөвлөгөө юмнуудаагаад хийгээ явж байгаа. Энэ ажлуудын өрөөнд юу явах вэ гэхэлэр яг нөгөө төслийн удирдлага тухайн сургуулиуд дээр зааж байгаа багш нарыг илүү чадахжуулах. За PMP мэгсэн зэрэг авахтанд дэмжлэг үзүүлэх. За зарим нэг сургуулийн хувьд гэх юм бол яг нөгөө төслийн удирдлагын сургалтын тэр нөгөө хөтөлбөрийн илүү PMI-с гаргасан стандарт нөгөө сайн туршлагатай нийцүүлж өгөх ажлуудыг хийж байна. За тэгээд оюутнуудыг илүү одоо төслийн удирдлагын талаар мэдлэг мэдээлэлтэй болгох зорилгоор оюутны юм клубүүдийг ихтэй сургуулиуд дээр байгуулах ажлууд бол хийгдэ явж байна. За энэ маань яг үгээр та одоо аль мэргэжлэр сурч байгаагаас үл хамааран төслийн удирдлагын талаар одоо нэгдсэн ойлголттой болно. Битааж одоо өөрсдөө судлаад харилцан мэдлэгээ солилцдог болно. Тэрэн дээр мэдээж Пимай Монголын чаптерд бол шаардлагатай нөгөө менторуудад нь бол хангаж өгнө. Магадгүй уулзалт зохион байгуулалт бүх зүйлд нь бол дэмжлэг үзүүлээ явна. Тэгвэл гол нөгөө оюутны клубын зарч маань болохоор өөрийгөө авч явах буюу self organized байдлаар явна гэж байгаа. Тэгээд PMI-с гаргасан одоо үндсэн нэг зэрэг бол CAPM гэдэг нэг зэрэг байгаа. Энэ болохоор Certified Associate Project Manager гэсэн юм зэрэг байгаа. Энэний нэг онцлог нь болохоор та ихтэй сургуульд сурангаа ямар нэг ажлын туршлагагүй гэсэн үг шүү дээ, тийм. Энэ мэрэгсэн зэргийг авах боломжтой. Энэ нь бол илүү яг ажлын байрандаа гарахад бол хувь хүнд төслийн удирдлагын нөгөө арга зүй одоо ур чадварыг бол тодорхой хэмжээгээр бүдэнд суулгацсан байх. Ийм одоо агуулгатай ийм зэрэг мэрэгсэн зэрэг байгаа даа гэсэн үг. Энийгээ илүү нөгөө студент одоо оюутны клубүүд дээр байгаа оюутнууд маань илүү ихтэй суулаа одоо сурангаа бие даасан байдлаа төгсөхдөө энэ CPM гэдэг мэрэгсэн зэрэгтэй нь төгсөх нь боломжийг хангах үндсэн зорилго байгаа гэсэн. Зөв. Тэгчээж бидний төрөний ярьсан нөгөө эрэлт ихцээ гэдэг зүйлийг бол хангах ийм зүйл бол ажиглаж байгаа. За ойлголоо. Энэ бол өстой чухал ажил хийгдэж байгаа юм. Тэгээд ялангуяа нөгөө нэг залуу одоо суралцж байгаа тий оюутнуудаа эртнээс бас ийм мэдээлэлтэй бэлдэнэ гэдэг нь бас чухал байна. Тэгэхээр ажилдаа гарсны дараа бид нэр ядаж төслийн менежментээ суур тавихгүй байх нөхцөл бас үүсгэж ш зарим хүмүүс төр. Тий. За энэ тэгвэл маш гоё ажил хийгдэж байгаа юм байна. За одоо хоёлаа ерөнхийдөө бас тий одоо PMP гэдэг зэрэг авснараа хүмүүс хийж байгаа ажил дээрч тэр за олон улсын нөгөө нэг хувьд одоо хүлээн зөвшөөрөгдөлт карьер төлөвлөх байдлаарч тэр асар их давуу тал мэдээж үүсэж байгаа тийм. Тэгэхээр ер нь энэ general одоо ерөнхийдөө олон улсын зэрэг эзэмшсэн хүний одоо давуу талыг та ер нь юу гэж хардаг вэ? Ер нь яагаад заавал олон улсын зэрэг эзэмшүүл тийм зүгээрээ эзэмшсэн үед яг ялгаа нь юу гэдгийг гэж бас зарим хүмүүс бодож магадгүй. За PMP-тэй жишээ аваад үзэх юм бол одоо магадгүй та нөгөө төслийн удирдагч гэдэг юм уу те гадны нөгөө донор байгууллагуудын төслүүд эсвэл томоохон төслүүд эсвэл одоо аж ахуйн нэгжүүдэд хэрэгж байгаа төслүүдийн хариуцлага төслийн менежийг одоо сонгохдоо ажлын зар гэсэн үг те. PMP-тэй эсвэл PMI SCP буюу ижил сертификаттай байх юм бол давуу тал болно гэдэг. Нөгөө байгууллагууд маань нэг талтай бол хүлээн зөвшөөрөө явуулсан байгаа гэсэн үг. Яг ийм мэрэгсэн зэрэгтэй хүмүүсийг одоо ажлаар хангаад багтаа оруулснаар ямар давуу тал бий болох юм бэ гэхлээр за зөвхөн одоо дотоод хэрэгжих төслөхөөс илүүтэйгээр гадны одоо чинь вендоруудтай хамтарч ажиллах тий гадны талын уулзах талуудтай хамтарч ажиллаж байгаа төслүүд дээр нөгөө PMP-тэй төслийн удирдагч маань
олон улсын нэг хэлээр ярих ийм боломжийг бол бий болгож байна гэсэн үг. За заавал энэ гадных гэхээс илүүтэйгээр 10 хүнтэй баг байлаа гэж бодох юм бол тэг дотор 2 хүн PMP-тэй байгаад өөр хэлээр яриад идэг. Нөгөө 8 нь ингээд тэрийг ойлголцохгүй юм байх юм бол энэ үйл ойлголцол үүсчин гэсэн үг тийм. Тэгэхээр илүү энэ 10 хүний магтгүй 6 юм уу 7 нь одоо жишээ нь үгдэ мэгсэн зэгтэй байх юм бол бусаддаа нөлөөлөл үзүүлэх замаар энэ баг бол бүгд нэг хэлээр нэгдсэн одоо ойлголтоо ярьдаг хүмүүс байна. Нэг баг байна гэж бас үзэж болохоор байгаа даа гэсэн үг тийм. Тэгэхээр илүү чадвартай, тэгээ бүтээмжтэй явах нь байна. Тэгээ төслүүд нь чанартай амжилттай хэрэгжиж компаниуд болон ер нь тэгээд улсын хэмжээний ч ялгаагүй те ер нь төсөл амжилттай явж иж тэр чигээр бүтээмж сайжрна үр дүн гарна тэгээд таны яарснаар нь эдийн засаг сайжрна л гэсэн үг байгаа даа ш том зургаараа те. Тийм за ойлголоо. За одоо хоёлаа буцаад ерөнхийдөө подкастаа ингээд те базаад за нэг сүүлийн юу хэдэн асуултыг би таны нөө хувь хүнтэй холбоотой бас буцаагаад асуултууд тавья гэж бодож байна. За тэгээд нэгэнт одоо төслийн менежментийн одоо тий байгууллагыг одоо удирдах гэж Монголдоо тэгээ өөрөө PMB зэрэгтэй энэ дээр дуртай хүн байна. Тэгэхээр таныг хэрвээ одоо мөрөөдлийн ямар ч хамаагүй нэг төслийг хэрэгжүүлэх гэвэл та ямар салбарын ямар төслийг хэрэгжүүлэх вэ? За яг мөрөөдлөхөөсөө илүүтэйгээр нөгөө хувийн хувьд ер нь ингээд ажиллаад явангууд ямар нэгэн одоо жишээ нүгтэй том нөлөөлөл үзүүлэх те тэр нь өөрөө нөгөө бих зүйл байх гэд үзэнгууд магадгүй нөгөө барилгад ид утсын төсөл бас нөгөө диктат үтчих юмсан гэсэн юм бодол байдаг. Яг одоо жишээ нүгтэй өөрийнхөө хийжсэн хариуцсан төслүүдээ ингээд бодох юм бол илүү нөгөө бих зүйлхээс илүүтэйгээр бит бус те магадгүй шийдлүүд эсвэл одоо ямар нэгэн систем гэдэг юм уу тий. Тэгтлийн төслүүд дээр бол нэлээд оролцоо явж байсан. Одоо бол илүү яг нөгөө томоохон барилга бүтээн байгуулалтын team төслийг одоо яг лидтэйгээ өөрөө чаленж хийж үзэх team сонирхол бол байдаг. Тэгэхээр одоо манад бол мэдээж улмал хөгжөөл улам л их эрэлт хэрэгцээ үүсэн тий. Тэгэхээр ч одоо барилга хотын менежментийн хувьд бид нар ч өөрсдөө тэгэл өдөр тутамдаа тий нөгөө инженер биш хүмүүсийн хувьд эндээ ингээд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бас стресстэй зүйл аяг их байдаг тий. Тэгэхээр тэр барилга хотын чанар энэ төр бас сайжрах олон төслүүд хэрэгжээд та тэрэн дээрээс удирдах ажилласаа гэж хүсэж байна. Аль нэгэн дээр нь. За ерөөлөө болох аа гэдэг. За баярлалаа. За тэгээд одоо юу хоёлаа төслийн менежментээр ер нь сурах сонирхолтой эсвэл сурцсан ер нь явж байгаа хүмүүстэй одоо төслийн менежментийн ойрын 3-5 жилийн ирээдүй Монгол улсад яг ийм нь ер нь чухал байна гэдэг дээр та өөрийнхөө гоё зөвлөмжийг өгөөд тэгээ хоёлаа подкастаа өндөрлөе. За тэг. Одоо яг нөгөө түрүүнээс хойш яриадсан төслийн удирдлага гэдэг зүйл маань бол ингээд цоошин заавал одоо жишээ нь үгтэй тусдаатай аккаунтинг гэдэг шиг тийм эсвэл одоо IT гэдэг шиг зүйл бол биш юм аа. Ямар нэгэн байдлаар одоо жишээ нь үгтэй хувьдаач тэр аж ахуйн нэгжтэйч тийм ямар нэгэн ажлыг одоо төлөвлөөд эсвэл ямар нэгэн одоо бүтээн байгуулалтыг хийж байгаа хүн болгоны заавал эзэмших ёстой ур чадваруудын нэг бол мөнөөс мөн гэж бас хэлмээр байна. Тэгээд нөгөө талдаа улс маань өөрөө яг ингээ хөгжиж байгаа. За манай одоо аж ахуйн нэгжүүдийн одоо хэмжээж гисэн тий одоо 10 жилийн өмнөх хувьтайгаа хэцүүлэх юм бол бүр зарим нь олон улс таараа тий томоохон юм нөгөө хоолтон корпорацийн төвшөнд очиж байгаа энэ үед бол энэ хэмжээгээр биднэрт одоо хийх төслүүд маш их гарнаа гэсэн үг байна. Тэгэхээр төслийн удирдлагын одоо энэ ур чадварыг эзэмсээ танд ямар нэгэн байдлаар одоо илүүтэхгүй заавал байх ёстой ур чадваруудын нэг шүү гэж хэлмээр байгаа тийм. Тэгээд магадгүй нөгөө энэ нэвтрүүлгийг үзээд төслийн удирдлагын талаар PMI Mongolia chapter-ын талаар сонирхож байгаа хүмүүс байх юм бол манай Facebook page буюу PMI Mongolia chapter гэдэг пэйж байгаа. Мөн PMI Mongolia chapter CG-ийн вебсайтаас бол мэдээлэлүүд авах боломжтой. Түрүү нөгөө эхний асуултууд дээр ингээд дутаа өргөцсөн байж магадгүй. Манай байгууллага гэх юм бол сар болгоны уулзалт гэдэг яг Эмираттайгаа ижилхэн форматтаагаар ерөнхийдөө зочин илтгэгчнэр авчирч уулзалтуудаа хийдэг. Тэр хүмүүс маань яг хөглөөр яг л нөгөө байгууллагын төслүүдийг ингээ гартаж хийгээд явж байгаа эсвэл ямар нэгэн оролцоо явж байгаа тийм одоо экспертүүдийг бид хэд бас аль болохоор өгч оролцуулаад туршлагын сонсхийг бол ирмэлцдэг байгаа. За тэгээд түрүүний хэлсэн үндсэн сургалтууд буюу одоо жишээ нь үгтэй тогтмол хувааж сургалтууд зохион байгуулагддаг. Мөн манахаас зохион байгуулагддаг бас нэг сонирхолтой одоо
ивент гэх юм уу те үйл ажиллагаа бол тухайн жилдээ амжилттай хэрэгжсэн төслүүтэй танилцах юм туурыг зохион байгуулдаг гишүүд дундаа төслөхөөс илүүтэйгээр нөгөө талдаа зарим тохиолдолд болохоор төслийн удирдлагын нэгж буюу ПМО те сайн засаглалтай төслийн амжилтаа удирдах байгаа ийм төслийн удирдлагын нэгжүүдтэй танилцах одоо туур аяллуудыг бол зохион байгуулдаг байгаа. Мөн яг одоо энэ PMP ч гэдэг юм уу CFPM гэдэг юм уу мэрэгсэн зэрэгт бэлж байгаа залуучууд хэлэх юм бол манай гишүүн болоод шалгалтанд бэлдэх хөтөлбөр буюу нөгөө баадын хөтөлбөрт маань одоо хамрагдах боломжтой шүү гэж хэлмээр байна. Энд хамрагдсанаар яг ижилхэн хүсэл зорилготой энэ залуучуудтай одоо хамт шалгалт бэлтгэхээс илүүтэйгээр одоо нэтворкинг хийх юм уу те харилцан танилцах, харилцан туршлага солилцох ийм боломжуудыг бол олгодог байгаа гэж хэлмээр. За маш их баярлалаа. За тэгээд үнэтэй цагаа гаргаад ийм олон хэрэгтэй чухал зүйлсүүдийг өнөөдөр манай сонсогчдод хүргэсэнд танд маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчид бас сая сонссон бах PMI Mongolia chapter-ийн бас аль биесны хуудасаар н ороод илүү мэдээлэл аваарай. Тэгээд PMI Mongolia chapter-ийн сар болгоны уулзалтан дээр бас сонирхож байгаа хүмүүс очиж үзүүлэх зүгээр юм билэ. Би бас нэг удаа очиж исэн. Тэгээ эсвэл бас манай Амира митинг дээр ирж болно. Тэгээд бид хэд одоо хүчээ нэгтгээд одоо нэгнээсээ суралцъя, чаддаг мэддгээ гоё те шеэрлээд явъя гэсэн ийм гоё бас гоё community үүсэж байгаа учраас өнөөдөр та цаг гаргаад энэ манай подкастт орсонд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд гисэн өндөр сөндөө амжилт хүсье. Тэгээд маш юм эрэхтэй подкастыг илүү яг нөгөө мэрэгжлийн те энэ чиглэлийн подкастыг зохион байгуулж байгаа танаа хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа танд.